Хөөе найзаа тэр яах вэ? Манай хүүхдийн бүр нуус нөлөвсөн гоожоод харшлан хөдлөөд бүр өстө хэцүүдэж байна. Танаа хүүхд харшилтай байсан биз дээ. Тэгээ яаж зүгээр болгосон? Ингэсэн ш нь нөө нэг фэйсбүүк дээр харшилтай хүмүүсийн нэгдсэн групп гэдэг нэг групп байдаг юм лээ. Үзэн. Тэгээ тэрэн дээрээс найз нэг хятадын цагаан дээр аягүй сайн гээд нэг тийм комент хийсэн байхгүй. Тэгээд нөхрийгөө урагшны явахт нэг хэдийг дахиж авчруулсан. Тэгээд нэг сар болгон хийлгээд жил хийлэгчгээд хашилттай нам гисэн. Тэрийг л найз нэг туршиж үзье гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгээ бас нэг тийм арга байдаг гэсэн. Голын бүкс саруулах гэлөө тэр бас аягүй сайн гэсэн. Тэгээд найз нэг заваа юм яриад байгаа юм би. Харин тийм. Заавал ч гэсэн ер нь аягүй сайн үр дүн өгдгийн гэсэн. Тэгээ найз нэг 100 хүүхд архангаа явуулаад нэг хэд тануулаад тэр голын бүкс саруулт юм гэж бодож байгаа. Тийм үү? Тэгвэл манай хүүхдээс цуг явуулчих. Тэг тэр цагаан тарай мэрийг нь авахулчих заяа. Тэг чи найз таны хэлээд нэг хитэг тахиулаад татвал. Тийм ээ. Сэмэнөө. Засэмэн юм дөө. Йоо хавралцсан чинь харшил хөдлөөд дархлаа унаад болтгоо. Дархлаа дэмжих ямар юм бэлт мэлээ. За татвар үлээж хараа. За тань ямар нэг юм чинь бичиж өгсөн ч байгаа юм. Байхгүй шүү дээ. Их чинь ингээл авчдаг шүү дээ. За татвар. За. За энэ ихтэй дархлаа айгүй сайн дэмждэг юм баг. Өө за энэ удаа хаанхан яадаг юм бэ? Энэ нэг хятадаас орж ирж байгаа зөвхөн манай энэ санал оруулж ирж байгаа шүү. Зөөд. За энэ болохоор ихтэй Dexa гэх тариа. Энийг ташлаас эзэнгүүд л тарьчихна. Ерөөс наам дарагдана. Өө энэ нөгөө ярилцсан юм. Аха. За За хэд болж байна гэдэг. 75,000 амжилгаа минь хувийн дээрөө байгуулах дээрөө. Байгуулгаар. За энэ копиг уншуулах гэж. За. За болчихлоо. За баярлаа. Баярлаа. Хүлээгээрээ та яриад харшлыг дархлаас суларснаас болж үүсдэг гэж боддог юм шүү дээ. Харшил гэдэг маань гаднаас харшил төрүүлж бийцээ орж ирсний улмаас бидний дархлаа тогтолцоо идэвхжиж одоо ханиаж найтах, нус гойжих, нүд захтах, арьс хас дулаах болон амьсгал арчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг хэд мэдрэшлийн ургал юм. Хэрэв та болон таны эргэн тойронд харшилтай хүн байдаг бол одоо харшил төрүүлэгчээс хол байж өөрөө дур мэдээ юм хэлгээ зайлсхийм мэрэгжлийн эмчит хандан эмчийн зөвлөсөн юмыг хэрэглэхийг зөвлөж байна. Цахим орчинд харж байгаа буруу мэдээлэл чүүлтүртэй хандаж бусдгүйгээс өмнө түүнийг нягтлж одоо харшлын талаар эмч мэрэгчлэнүүдэд хандан өөрийгөө болон хайр дутны хүмүүсээ хамгаалах нь хамгийн чухал алхам юм шүү.